Сүрэг нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаарт Монгол улсын ууган сүүний үйлдвэр Сүү хувьцаат компаниг гүйцэтгэх захирал Булганы ган тулгыг онцоллоо. Хас банкны тээлрээс ажлын гараагаа эхлэж байсан тэрээр банк санхүү, гадаад худалдааны салбарт удирдах ажил гүйцэтгэж, одоо харин үйлдвэрлэлийн салбарыг амжилттай удирдах яваа залуу захирал. Ингээд түүний ажлын туршлага манлайллын талаар ярилцсан ярилцлагыг одоо хүлээн авна. Өнөөдрийн зочин хөтлөгчөөр өмнөх нэвтрүүлгийн гол зочин Өгөөж Чихэр Бов компани ерөнхий захирал Түмэн Гэрэл, Монголын Туял зуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч Баяр Магнайнаар ярилцуулна. За сайн байна уу? Сайн байна. Ажил сайн уу? За ажил сайн уу? Сайн байна. Бидний урилгыг хүлээж авч ярилцуулсанд баярлалаа. Ажил нь их байгаа юу? Бидний ярилцлага маань бас тэрий цагаас нэлээд авч магадгүй 3 цаг маг үргэлжлэх байх шүү. Бэлдсэн байгаа. За тэгвэл ярилцлаа. Манай бүтээгдэхүүнийг гэж хорхоо харуулаас авсан. За манайх тэгээд одоо эдний дээд. Энэ ямар хөөрхөн аяг вэ? Тэгээ өнгөрсөн жилийн цагаан сараар бид нэр гаргасан. Сүг одоо Монголын сүг одоо үнэний дийлэнгээс нэх юм уу те. Өвдөг шүү гэсэн санаатай юу? Тийм. Аад суусан бол бүр алархана. Би дахиад ярьж болно шүү бас. Таныг харин судалж байхад өглөө их уулзал зохион байгуулдаг эсвэл нэг багаараа байна уу, найзуудаараа байна уу, нэг өглөөний уулзал зохион байгуулдаг байсан. Тэрний ямар учиртай юм бол өглөө болгон уулзалт. Өглөө болгоом чи тэрний яг ер нь манай офис ч өөрөө хотын төвөөс зайдаа болохоор одоо ингээд 5 ширтэл болохоор чи би нэг ингээд ажил дээр ирээд суучихлаар аль одоо хотын төв рүү ороод хүмүүстэй уулзахад бас ялангуяа яг өдрийн цагаар бол одоо төвжирлэлтэй үед бол хэцүү байгаад байдаг. Тэгэхээр ер нь өглөө ажилдаа ирэхээс өмнө, ажлын цаг эхлэхээс өмнө ер нь уулзах улсууд байвал аль болох хотын төвд тий. Тэгээд одоо нэг кофе унгаа гэлс уулзчаад тэгээд наашаа одоо тавьчихдаг да. Тэр ган толгой захирлаа уулзъя гэвэл өглөө л уулзах нь шүү. Хэдэн цагаас цуглах вэ? За тэгэл 7-оос 7:30-аас ярих юмныхаа хэмжээнээс хамаарал. За Сүү компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд 2015 оны сүүлээр за 2016 оны эхээр гээд ер нь бас их хувьцааны ханшийн өсөлтөөс шалтгаалаад хувьцаагаа 1000 дахин хуваасан гээд ер нь их өсөлттэй ажиллаж байгаа тийм ээ. Яг энэ өсөлттэй ажиллаж байгаа энэ бүхэнд бас ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн бол? Өнгөрсөн одоо 25 жилийн хугацаанд одоо хувьцааны үнэлгээ нь өөрөө 1400 дахин ерөөдөө өссөн гэх юм уу 140 мянга одоо 120% юм даа 120 мянга болсон байсан. Тэгэхээр эргээд 120 мянган төгрөгийн үнэтэй хувьцаа маань Монголын хөрөнгөний бирж дээр хамгийн өндөр үнэтэй хувьцаа болсон байсан. Эргээд хамгийн өндөр үнэтэй хувьцаа болохоор хөрөнгөний бирж дээр одоо арилжаанд оролцож байгаа брокер дилерийн компаниуд болон жижиг хувьцаа эзэмшигч нар мөн гадны хувьцаа эзэмшигч нарын ерөнхийдөө сонирхлыг татгаа болсон байсан. Одоо энэ хувьцааг бол хуваах ажлыг бол санаачилж зохион байгуулсан байж байгаа. Ингэснээр бол нэг хувьцааны үнийг бол одоо 1000 төгрөгт хуваагаад одоо нийт 344 мянган ширхэг одоо 120 мянган төгрөгийн хувьцаа байсан бол энийг одоо 344 сая ширхэг хувьцаа болгоод нэг хувьцааг нь үнийг нь 120 төгрөг болгосон байж байгаа. Ингэхлээр эргээд нөгөө хувьцаанд хөрөнгө оруулж байгаа одоо хөрөнгө оруулагч маань тоо нэмэгдэх одоо сонирхчдын тоо жижиг хувьцаа эзэмшигч нар брокер дилерийн компаниуд мөн гадны одоо хөрөнгө оруулагч нар бас манай компанид одоо хөрөнгө оруулах манай компани хувьцаа авах боломж нь бүрэлдээд ирж байгаа. Одоо энэ хувьцааны өсөлтийг авчирч байгаа зүйлээ би зүгээр харахтаа ер нь л борлуулалтын орлого, ашигт ажиллагаа л харуулж байна гэж үзэж байгаа. Ер нь бол сүүлийн 5 жил бол бас яг эдийн засаг маань өөрөө бас тийм сайн бол биш байгаа шүү дээ. Яг ингээд яг макро түвшинд аваад үзэх юм бол ер нь хувийн хвшлэл дээр ч гэсэн юм нэлээ хүн жилүүдийг туулж байгаа. Тэгээ ярц энэ үед яг манай компани хувьд бас ингээд хувьцааны компани үнэлгээ нь өөрөө 4 дахин өссөн. Зах зээлийн борлуулалт нь сүүлийн 5 жил 2 дахин нэмэгдсэн байж байгаа. 5 жилийн өмнө нэг 20 тэрбум төгрөгийн борлуулалт бид нэр жилдээ хийдэг байсан бол одоо 40 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг болсон
байж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө бас энэ салбар өөрөө Монголд хөгжих боломжтой. Энэ өөрөө одоо яг зах зээлийн хамгийн оргил үе дээр биш дөнгөж одоо эхлэл шат дээр явж байгаа бизнес юм аа. Сүү компани гүйцэтгэх захирлаар ямар шалгуураар гүйцэтгэх захирал болсон бэ? Шалгуураар яг ярьцлаганд орно тэгэл мэдээж одоо нэг шалгалт юу энэ төр бол өгнө. Гэхдээ бас нэг өмнө нь яг юу хийж исэн, ямар амжилттай ажиллаж исэн гэдэг зүйлүүд маань бас нөлөөлнө л дээ. Та сүсэг бишрэлтэй юу? Яг нэг сүсэг бишрэл байхгүй. Гэхдээ энэ нэг өмнөх захирлууд ерөнхийдөө энэ чинь нэг хамт олныг удирдахч төлөөлж байгаа. Бид нар ингээд бас сүүн цагаадаа үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа энэ зөвхөн миний биш энэ чинь хамт олонны удирдагчийн өрөө шүү дээ. Тэгэхээр яг энэ өрөөнд бол заавал юм. Би яг нэг өөрөөсөө өөрчлөөгүй гэдэг. Би бол өөрөө ихтгэл үнэмшилтэй. Гэхдээ бас яг ингээд аль нэг шашныг бол одоо шүтээд яваад байдаг. Аль нөгөө одоо байгаль их одоо тэнгэр хангаагаа гээл шүтэл болдог да. Тийм нэг морины тамга байгаа. Тийм одоо нэг энэ тамганы сүү гэж байгаа. Анхныхаа ажлын гараг Хас банкны тейлрээс эхэлсэн байсан. За одоо эдийн засагч мэрэгжил эзэмшсэн ч гэдэм үү. Ер нь гайгүй ингээ мэрэгжил эзэмшээд төгсөж байгаа залуучууд одоо шууд л ажлын байрны гайгүй албан тушаалаас ажиллаа эхлэхийг боддог штэ. Та яагаад тейлрээс ажлын гарагаа эхэлж ирсэн юм бол? Би ч өөрөө бас улаан дипломтой төгссөн. Тэгчээд бас гайгүй нэг албан тушаал дээр гайгүй ажил дээр очих юмсан гэсэн энэ дотроо бодолтой байсан. Тэгээ энэ дээр бол ер нь бол манай ээж ер нь ажлыг ингээд ороос нь эхнээс нь хийгээд үзэх хэрэгтэй. Тэгээ ажил битгий гол тэ ямар ажил байна чинь ийм мэрэгчлэр ажиллах боломжтой. Тэр ажил мэрэгчлэрээ чи ажиллах хэрэгтэй. Тэгжиж одоо чиний нэг суур гэх юм уу те одоо ингээд ажил мэрэгчлийн суур чинь зөв тавигдана. Тэгэхгүй чи шууд дээшээ очиод авираад очичдаг. Чи суур байхгүй бол алдаа гаргах те эрсдэл гаргах тийм одоо эргээд унах тийм одоо эрсдэлтэй байдаг. Тэгэхээр чи одоо ажлыг эхнээс нь эхлээл гэдэг тийм одоо заавар зөвчлөгөө өгөөд Тейлрээр 3 сарын хугацаанд ажиллахад бэрхшээлтэй зүйлүүд юу байсан бэ? Бэрхшээлтэй зүйл ч ер нь одоо бол байхгүй. Тийм би ажилдаа их дуртай байсан. Тухайд Хас банкны гүйцэтгэх захирал гаамыг захирал ажиллаж исэн. Тэгээд гаамыг захирал өрөөндөө дуудаад цагаан талхаа би чамд чи миний туслахаар ажиллаж байгаа. Би чамд ингээд нэг жил ямарчсан чи миний туслахаар ажиллаж байгаа. Тэгээ би чамд өөрийнхөө чаддаг мэддэг бүх зүйлийг бас зааж өгье. Тейлор хүн тийм одоо хамгийн том захирлынхаа нүдэнд өртөх боломж бэхэр байт юм уу? Ер нь байна шүү. Бага. Тийм. Та яаж нүдэнд нь өртөгдсөн юм бол? Ер нь бол яг гаамыг захирлын үед бол ерөнхийдөө яг ажилдаа өөрөө ингээд их ордог. Одоо ингээд нөгөө альч төвшин рүү ингээд альч өдөр ингээд гинт ороод ирэх боломжтой. Тэгэл одоо ажиглагдсан баг та. Хас банкны нөгөө картын төвд байхдаа бас нэлээд сайн ажиллаад өөрийгөө бас сайн талаас нь харуулсан болов гэж бодож байгаа. Захирлуудаа тэгээд тухайн захирлууд бас за энэ төвийг энэ хамт олныг энэ залууд ингээд одоо хариуцуулаад ажилуулад үзээл гэж бодсон юм шүү. Сая ингээ ярьжсэн ч эсвэл ярих юм маань нэг яриагаа мартчихжээ шүү дээ. Та нэвчлээ. Төлөн бүгдээр төлзөрчлөн дээр явж байгаа. Тэгээд нэг 2 жил нэлээд амжилттай явж исэн. Тэгсэн яг нөгөө Хас банк дөнгөж нөгөө харилцааны төв гээд ерөнхийдөө 1888 гээд одоо call center буюу нөгөө харилцагчдараас мэдээлэл авдаг тэр төвийг бол дөнгөж байгуулсан байсан. Тухайн яг албан дээр одоо яг дараагаар очиж гэдэг тухайлбал дараа нь өөр албан руу шилжээд тэгээд одоо анх удаа одоо яг захирал болж байгаа. Тухайлбал захирал нь болооч гэдэг хүсэлт одоо бас ирж исэн. 23 настай байсан юм уу? 23 настай л анх захирал болж исэн юм шүү дээ. Нэлээд залуу байсан юм шүү. Тэ ер нь нэлээд залуу захирал тэгээд анх удаа яг захирал хийж байгаа. Аюух алдаа гаргадаг байсан. Энэ хүн өмнө нь болохоор ер нь хүмүүс ингээ хүн удирдаал сайхан ингээ хүмүүсээр ажиллаа хийлгээл сухлаар ингээ нэг захирал аюу амархан ажил гэж боддог. Ер нь тэгээд тухайд ер нь захирал гэдэг чинь ер нь хэцүү ажил гэдэг юм байна гэдэг бол яг тухайд нэлээд ойлгож авсан. Тэгээд дараагийн алхам нь худалдааны салбарт бас захирлын удирдах албан тушаалын ажил хийсэн шүү дээ. Яг тэрэнд юу нөлөөлсөн бол? Тэрэнд болохоор
одоо яг 2009 онд би нэг Global CEO гэдэг UBS-ийн нэвтрүүлэгт орж исэн. Тэгээд бид чинь яг сүүлийн 4 хүртэл нь яваад тэгээд reality show билүү? Тий. Жилийн $50,000 цалинтай гээд нэг явсан. Яг тэр анхны нэг 16 шилдэг оролцож энэтэй шалгаруулж аваад тэгээ нэг 2 сар гаруй тэр нэвтрүүлэгт оролцоод. Шалгуур нь юу байсан бэ? За тэгээ яг тэр нэвтрүүлэгт орсны дараагаар одоо нэг 23 компаниас бол яг ажлын санал ирсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө тэднээс одоо хамгийн гайгүй боломжтойгоос нь уулзаа явж байхад нэг уул уурхайн компани захирлын орон тон дээр бас ярьцлага орж исэн. Тэгээд тохоо ойлгохлоор яг нөгөө ажлын байр дээр гологдчихсэн л да. Захирал нь уулзч үзчихэд онцлогоо чи яг ингээд нэгдүгээрт чамд олон юм салбарын мэдлэг алгаа чи зөвхөн банкны салбарын мэдлэг бүр тэр дотроо чи ганцхан нэг л банкн дээр ажилласан байна. Тэгэхээр чиний нөгөө нэг одоо контакт гэх юм уу те нөгөө танилын хүрээ эргээд тэр нөгөө ажлын мэдлэгтэй одоо бусад салбарын ажлын мэдлэг тэр тал дээр ер нь айгу дутагдaltaй юм а дан ганц юм банкны салбарын мэдээлэлтэй тэг мэдлэгтэй хүн биднэрт шаардлагагүй гэдэг. Тэгээ ер нь бараг тэр $50,000-тай дүүцхүүц хэмжээний тийм одоо цалинтай тийм ажлын байрнаас тэг гологдсон байхгүй. Хойд юм хэд бодсон. За ер нь бол ингээд яг ингээд банкны чиглэлээр мэрэгчээд ингээд цаашдаа ажиллах уу? Эсвэл ер нь ингээд салбар эсвэл банкаас солих ч юм уу те ингээд явах уу гэдэг талаас ерөнхийдөө бодож эхэлсэн. Банкны салбараас би өөрөө яг эдийн засагч одоо банкны мэрэгчлэлтэй хүн болохоор өөр салбар руу шууд хөрвөөд орчихлоор бас энэ бол тодорхой хэмжээний бас эрсдэлтэй. Тэгэхээр яг ингэж хөрвөхөд хамгийн одоо бас хялбар байж болох юм гэсэн салбар маань яг гадаад хөдөлгөөний салбар байсан. Тэгээд яг тухайд яг Monis Group-ээс бол одоо ажлын санал ирсэн байсан учраас салбараас л анхаарч ирсэн да. Таны ажлын хугацаа бас нөгөө Хас банкнд 5 жил болоод дараа нь гадаад худалдааны салбар руу ороод гадаад худалдааны салбар 5 жил болоод одоо үйлдвэрлэлийн салбарт очиж байгаа тийм ээ. Тэгэхээр бас 5 жилийн зорилго тавьсан байгаа юу? Бас 5 жилийн зорилго тавьсан байгаа. Нэг зүйл дээрээ юм уу, нэг салбартаа юм уу, нэг ажил дээрээ ингээд дагнаад тууштай ажиллах юм бол амжилт гаргах нь илүү багталтай тийм ээ. А гэтэл таны хувьд ингээд 5 жилээр ингээд салбараа солиод явцсан байдаг. За яг нарийн мэрэгжлийн юм бол магадгүй яг тэр мэрэгчлэлээр бол мэрэгшээд явсан зүгээр болов уу гэж бодож байна. Яг гүйцэтгэх удирдлага, яг удирдлагын хувьд бол одоо илүү манлайлал, илүү нэг одоо мэдрэмж гэх юм уу те илүү сэтгэмж, илүү өндөр шаарддаг ажил та. Таны хувьд тэгэхээр юугаар мэрэгшиж байгаа гэсэн үг үү? Удирдлагаараа гэх юм уу? Маш олон хүмүүсийг удирдах үзэж байна. Тэгээд маш олон салбарт ажилладаг, олон насны олон зан чанартай усуудтай бол ажиллаж үзэж байгаа. Гол нь одоо миний одоо шинэ байдал гэж хэлж болно те. Ер нь яг тухайн компанид шинийг яаж хийж болох вэ? Энэ компаниг дараагийн алхам, дараагийн түвшинд нь яаж хүргэж болох вэ? Одоо яг тэр нэг шинэлэг байдал маань ер нь яг удирдах ажилтны түвшинд ер нь бол нэг 5-аас 10 жил байдгийн болов уу гэж боддог. Та хэр ширүүн захирал вэ? Ер нь бол ширүүн талдаа. Манлайлагч, удирдагч нар заавал нэг юм харизмтай байх ёстой гэж. Харизм байгаа шүү дээ. Ямар талаар нь харизм бүрдүүлж байна? Ер нь бол зөөлөн гэж яриад байдаг. Яг ингээд ярилцахад зөөлөнгүй юм шиг санагдаж байна. Яг ингээд ажил дээр харин хэр ширүүн юм бол гэж байна. Энэ ширүүн гэдэг чинь яг ер нь жоох тийм яс гэж хэлэх юм уу да. Зүгээр шулуун л нэг тийм цаг алдаал нялганаад байдгүй. Ер нь бол шулуун. Монголд ер нь ингээд үг хэлээрээ ч юм уу эсвэл одоо юм дообрын байдлаар ажил явуулна их хэцүүлтэй. Харизмыг ямар байдлаар бүрдүүлж байгаа вэ? За тийм. Миний бодлого бас ингээд яриад идэг тийм за одоо ингээд бүх юм асуудлаа шийдчихлээ те. Би ингээд хангалттай хэмжээнд сонсчлоо. За юу ихээ бүгдээрээ тохирчлаа. Одоо ингээд явлаа. Тэнгүүд маргааш өглөө нь босоод дахиад за бүгдээрээ нөгөөдхөө дахиад эргэж ярих гэдэг тэр бас айгүй буруу байна. Тэгэхээр нэгэнд бүгдээрээ яриад тохиролцоод бүх юм болцоо одоо бүгдээрээ л ажиллаад хийх хэрэгтэй. Урагшаал явах хэрэгтэй. Одоо эсвэл хойшоо явах хэрэгтэй гэдэг чиглэлээ тогтсон л бол нэг тэрийг л хийх хэрэгтэй. Тэрэн дээр нэг харизм авал гаргаж нэг харизм гэх юм уу одоо эсвэл нэг зангаа гаргана гэх юм. Хүссэн үсээгүй бас хаяа ширүүлэхээс өөр арга байхгүй. Шаардлага тавихаас өөр арга байхгүй. За миний хувьд бол хоёртой жоохон санал зөрүүлдэг юм байна.
би нэг жижигхэн багийг удирж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллага. Намайг ирэхээс өмнө одоо тургуулийн систем тавьсан байхгүй. Би ороод жоохон анзаарч байгаад урамшууллын системийг нэвтрүүлж эхэлсэн байхгүй. 7 хоногоор яриа тэр үеийнхээ хамгийн шилдэг мэдээнүүд дээр тодорхой хэмжээнд урамшуулга. Тэг ингээ харсан чинь эрс дээшилж ирсэн. Яг энэ зарчим одоо манай ажил дээр бас их хэрэгжиж байгаа. Хоцрохгүй байвал 7 хоногийн эцэс шагнал авдаг. Урамшуулал авдаг. Ямар хөө зүйл анзаа гэж чинь. Тэгэхээр хүмүүсийн одоо идэвхүн илүү эрс дээшилж байгаа шүү гай. Хэдийгээр сүү компани маань бас нөгөө Монгол улсын ууган сүүний үйлдвэрч гисэн бас энэ зах зээлийн өрсөлдөө ширүүсэж байгаа учраас ер нь маркетинг нь бас ямар бодлогоор маркетингийн бодлого чиглүүлдэг бол. За ер нь бол бид нэр одоо Монгол улс ууган үйлдвэр гэдгээр одоо энэ нөгөө слоганыг бол бид нэр бол байнга ашиглаж явдаг. Яг тэгэхээр энэ маань өөрөө бидний нөгөө нэг ялгарал. Ер нь сүүлийн үеийн бизнесийн байгууллагын баг ихэнх маркетингийн бодлого эмэгтэйчүүд рүү чиглэлдэг гэдэг юм байлээ. Тэгэхээр танах эмэгтэйчүүд рүү чиглэлж бас ямар бодлогод сүүлд хэрэгжүүлсэн бэ маркетингийн? Бүтээгдэхүүнээс л хамаарна л да. За мэдээж яг нэг өөрх гэрийн одоо өргөн иргэлийн барааны бол мэдээж шийдвэр гаргалтын дээр хамгийн их чухал нөлөө үзүүлдэг хүмүүс бол мэдээж эмэгтэйчүүд байдаг. Магадгүй нэг талаараа маркетингийн гол зорилт зах зээл нь магадгүй эмэгтэйчүүд байж магадгүй илүү нөгөө нэг маркетингийн сурчлагаа илүү соргоог илүү яг тийм нэг хүлээж авдаг те шинэлэг байдаг усуд нэлээд эмгтээчүүл байд юм болов. Нэг эмгтээ төрцөн байхад нөгөө эргээд нөгөө бас дотроо тийм мэдээлэлд харах хурд нь илүү хурдтай байд юм болов гэж бодож байна. Тийм. Эрэгтэй хүн бол яг тэрийг үзчихэл хоорондоо нэг ярихгүй шүү дээ. Дараагийн компанийн хувьд хараа эсрэгээрээ зах зээлийн 85%-ийг эзэлдэг болохоор маркетинг хийх бол амархан баг та. Тийм. Эргээд одоо жишээ маань өдөртөө баг ингээ өдрийн сониноос илүү олон айлд очдөг. Тэгээ манай дээр жишээ юм сурчлагаа тавья ингээ танаа бүтээгдэхүүнээ хажуудалд бид нэр ингээ шинэ бүтээгдэхүүнийхаа ч юм уу шинэ үйлчлэгийнхаа сурчлагыг тавья гэсэн тийм саналууд бол айгүй хэрдэг. Тэгэхээр бид нар бол мэдээж зүгээр дан гэдэг нэг савлгаатай суу гаргаад байхгүй ямар ч юм нэгтэй нийгэмд бас юм ач тустай зүйлүүд бас хий. Ер нь л яг нэг уламжлал бас нэг арга хэмжээ байгаа. Энэ л болохоор одоо яг замын цагдаагийн газартай хамтраад бид нэр яг нэг хүүхдүүдэд замын цагт одоо хөдөлгөөнд оролцох боловсролыг олгох тийм одоо хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энийг юусаа харж байгаагүй юм байна. Тэр хизээнээс юм болсон. Одоо дараа жилээс бас бид нөгөө нэг хүүхд замаар гарахдаа заавал гараа өргөж гардаг. Бүр тэрийг рефлексийн төвшөнд авчи гэдэг тийм нэг төсөл явж байгаа. Нэлээ ер нь өргөн цар хүрээтэй маркетингийн бодлого хэрэгжүүлдэг юм байна. Тэгээ одоо нөгөө ууган үйлдвэр болохоор бүх юмдаа л ууган тэргүүлэгч хийгээд. Сүүлд танайхан нэрээс савлгаандаа бас өөрчлөлт, шинжилэлт оруулсан шүү тийм ээ. Миний Монголын сүү санаж байгаагаар тэгээд амтлаг тараг бас савлгаандаа өөрчлөлт оруулсан байсан. Яагаад өөрчлөлт болсон бэ? За ерөнхийдөө бол яг загварын үед бас нэг ижил төстэй бүтээгдэхүүнүүд гарсан байгаа. За тэгээ энийг бол мэдээж нөгөө ялгарл, онцлог гэдэг утгаараа бид нэр өнгөний хувьд, өнгөний кодын хувьд хүмүүст илүү нөгөө эргэлзээ үүсэхгүй одоо нэг бодлон үүсэхгүй үднэс тэгвэл болохоор яг тухайн өршлөлтөгчийн бүтээгдэхүүн жишээ нь гарснаас хойш асар их гомдлоод ирж ирсэн л да манай дээр ялгахдахгүй байна, болохгүй байна гэдэг. Тэгээ бид нар ч гэсэн тухайн үед бас ер нь бол яг тухайн юунаас юугаар л хандж ирсэн одоо шудраг өршлөлтөөний газар хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах газар энэ төргээд. Тэгээ өөр компани мэржлэх багтай гэх. Тэр нь тодорхой хууль дүрмэн захирагддаг одоо 80-аас илүү хувь одоо дуурайлттай биш бол тооцохгүй ч гэдэг юм уу тийм дүрмтэй юм байлаа. Тэгээд тэр дүрмдээ бас яг одоо нэг нийцэл нэг 70 дөрөвтэй ч байлаа. Тэгээд арай татчихад байсан. Тэнгүүт за тэгвэл бид нэр өөрсдийнхөө үндсэн бүтээгдэхүүнийхээ кодыг өөрчлөлөө загварыг тодорхой хэмжээнд өөрчилж гаргая гэсэн тийм шийдвэр төрсэн байгаа. Мөн дээрээс нь одоо шинэ загвар мөн хэрэглэгчийн зан төлөвөөр өөрчлөгддөг учраас бас тэрийг дагаад бас шинжлэгдэж явах хэрэгтэй. За бол ажил бол ойлгомжтой. Одоо ингээ бизнес компани удирдаад ингээ сайхан ингээ явж гэр бүлдээ хэр зэрэг цаг зарцуулж байна. Тэгээд ямар
ер нь хүсэл мөрөөдөлтөй явдсан бэ. За гэр бүлдээ бол их цаг зарцуулна. За ер нь бол одоогийн Хүүхдтэй 2 хүүхэдтэй. бага ба шүү дээ тий. Тийм үү. Тийм үү. Цөөхөн байж та. Уг нь бол одоо тэгэл өшөө үзэхэд бол болох цаг нас бол байгаа юм байна шүү дээ. Зорилго бол байгаа. Мэдээж гэхдээ энэ дээр нөгөө би бас ганцаараа шийдвэр гаргахгүй тий. За одоо бараг эрэгтэй хүн ганцаараа шийдвэр гаргачих юм дөө. Энэ дээр нөгөө мэдээж их нэртэйгээ ярилцсан. Тэгээд миний үзс нөгөө хүүхдүүдтэй айл болох нөгөө хүүхд одоо 2 хүүхдтэй 3 болчихлоор ингээ нөгөө нэг хүүхдэд зарцуулах цаг маань бас багасаад байдаг байхгүй. Тэгэхээр ганцаард би бол нормал шүү дээ. Тэр чинь угаасаа тех өстой шүү дээ. Тэгээд дараа дээр үе хүмүүс ч одоо бүр 7 8 10-аад хамгийн багтаа ягаад нөгөөдөл нь бие даагаал ингээ гараа явчих өстой шүү дээ. Үнэхээр боломжинд би хангалттай цагаа зарцуулж чадчихвэл би 3 дахь хүүхдээ гаргая. Би харин бас нэг юм ойлгохгүй байхгүй. Сүүлийн залууч гэр бүлээ төлөвлөн, хүүхдээ төлөвлөнө гэж би ойлгохтой одоо тэгэл төлөвлөлт байхгүй бурхан хэдийг өгөн тэр нь тэгэл болцдог байх л гэж ойлголттой явдаг. Бүх юм төлөвлөгөөний дагуу гэдэг шиг гэр бүлийн хүүхэдний тоо хүртэл төлөвлөгөөний дагуу явагддаг болсон юм байна. Болцсон уу одоо мондог төлөвлөдөг болсон юм байна. Хүүхдүүдийнхээ сүүний хэрэглээг нь хэр зэрэг яадаг юм бол доо. Хэр зэрэг байдаг бол ягаад гэвэл одоо хүүхд байхдаа бид нар л баг байхдаа мөрөөдлүүдийн нэг бол хямны үйлдвэрийн дараа болохын шалтгаан нэрээ хям өстэй бялууртлаа идэхин сан ч гэдэг юм уу те нөө тортны юутай хүнтэй болохын сан тэр гэж тэгж мөрөөддөг байсан шүү дээ. Тэр шиг одоо бодвол сүүгээр бол дандаа л ялхчээд өгөл тань гэж. Тий ер нь крантнаас ч сүү гоождөг үү. За яг арайч крантнаас гоочихгүй. Гэхдээ ямар ч сүүний хэрэглээ бол айгүй өндөртэй. Ер нь бол би өөрөө ч гэсэн багтаа хаанхын сүү хэрэгжилж байна. Өөрийнх нь сүү таасан хэрэглээ. Тэгээд би өөрөө чинь илгэн тарганд өөр аяг өгдөртэй. Өөрөө өстө эдээ сууж идэв юм бэл. Илгэн тарга. Тэгэхээр сайл байх гэж. Ер нь манлайлагч хүн алдах ёстой юу, алдах хэрэгтэй юу? Одоо чи бол одоо нэлээд том компаниг манлайлж явж байгаа, удирдах явж байгаа. Чи бас тэр хараагийн тодорхойлж байгаа тийм ээ. За энэ ихтгэл үнэмшлэрээ за ийшээ явцгаая гэж байгаа хүн алдаа гарах эрх чам байгаа юм. За алдаа гарах эрх бол ерөнхийдөө бол за эрх гэх юм уу да. За ер нь боломж эрсдэл бол байгаа. За би хувь нүнүүд бол нэг тийм алтхаас нэг хайгаад байдаг. Ялангуяа залуу байгаа дээр ягаад тэгэхээр одоо хийж үзье гэсэн тий одоо ингээд нэг төлөвлөсөн зүйлээ бол ерөнхийдөө хийхийг л боддог. Гэхдээ хизээ нэгэн цагт магадгүй тэр хийгээгүйсээ болоод ямар боломжийг алдаж байгаа вэ тийм магадгүй өөрийн урд байгаа нэг хаалгыг онгойлгож үзээгүйсээ болоод арталт нь байгаа тэр амжилтын амтыг мэдрэхгүй ч байсан юм байх лээ тий. Таны яг ажлын бэрхшээлтэй зүйл нь юу вэ? Одоо хүн болгоно л ер нь удирдуулахаас илүү удирдахыг хүсдэг. Гэхдээ удирдах ажилд нь хэцүү зүйл нь юу вэ? За нэг хүн ажлаас халах энэ төр чинь бас хэцүү шүү дээ. За хамгийн зүгээр хэцүү юм нь юу гэхээр нэг өөрийн хийгээгүй ажлын өмнө одоо хариуцлага хүлээх гэж байдаг. Мэдээж энэ бол харахад бол ингээл хүн удирдаалтай ингээд ажлыг явуулаад байгаа юм шиг боловч эргээд ардталтан заавал хариуцлага гэдэг зүйл байж байдаг. Гүйцэтгэх захирлын хувьд бол энэ 2500 фермер, энэ 350 ажилтан бүгд л одоо яг 100% бүтээмжтэй, өндөр бүтээмжтэй ажиллах тэр бололцоог тэр одоо шийдвэрийг гаргаж тэр чигт одоо дагуулж, уриалж, манлайлж явах хэрэгтэй. Нөхөрхөн дэднээ тараа цаац. Зэрэгтэй болцсон ч. Дүүгээс залуу хүний хувьд нэг юм асууч хийж бодож байна. Та том компани захирал хийж байна, олон хүнийг удирдах байна. Гэтэ одоо өөрийн хувь хүний хөгжлийг тэ яаж бий болгож байна? Хаанаас авч байна? Ямар төвшөнд байна гэж өөрийгөө боддیں۔ Тэ. За миний хувьд бол хэдийгээр юм олон үнэтэй компаниудад ажиллаж байгаа гэсэн аль болох нөгөө хүмүүсийг сонсогч гэж хийж болно. Ерөнхийдөө айгүй идэвхтэй сонсогч. За хоёрдугаарт бас хүмүүстэй ер нь их танилцаж, хүмүүстэй ярилцах их дуртай. Яг тэгэхээр яг тодорхой хэмжээнд яг ижлэхэн нийгэмд одоо яг ажил одоо мэргэжил эзэмшээд одоо баялаг бүтээгээд явж байгаа. Одоо залуу үетэй, өөрөөсөө ахмад үетэй, мөн өөрийнхөө үетэй бол ингээд танилцаад тэднэртэй одоо тэднээс мэдлэг олж аваад, мэдээлэл олж аваад явах бол дуртай.
Таны хувьд бас баггүй өөрийнхөө ажил амьдралын цагийг туйлзуур сэлэм хөл бөмбөр хичээллэж тэгээд тэр салбарыг бас хөгжүүлэхэд бас цаг заваа зарцуулж яваа тийм ээ. Тэгэхээр зорилго нь юу юм бол? Хөлбөмбөгийн хувьд бол би 10 жилээс яг хөлбөмбөг тоглож байсан. Тэгээд одоо дуулан 2020 гэх тэмцээн зохион байгуулагддаг. Одоо 11 дахь жилдээ зохион байгуулагдана. Энэ тэмцээнийг анх одоо санаачлагдсан цагаас нэхлээд би идэвхтэй дэмжиж зохион байгуулалтанд оролцож ирсэн байгаа. Аливаа улсын яг нэг одоо хөгжлөөс хамаарат одоо тухайн улсад одоо хөгжиж байгаа спортууд нь өөрчлөгдөж идэг. Тэгээд энэ бол өөрөө цэвэр нэг нийтийн спортоосоо бол хамаатай байгаа гэдэг. Нийтийн спорт гэдэг маань болохоор одоо ээж аав нар хүүхдүүдэд ямар спортод өгөх сонирхолтой байна гэдэг. Одоо англиар бол side effect гэж ярьдаг. Одоо тэр чинь үр дагавар одоо муу үр дагавар гэх юм уу те. Тэгэхээр тийм үр дагавар ихтэй спортоор жишээ нь эцэг эхчүүд нэг хүүхдүүдэд бол хичээллэхийг отохгүй шүү дээ те. Одоо за жудо гэх юм бол эмэгтэй хүүхд жишээ нь хичээллэхээ те. Гоо сайхан эргээд тэр хүн чинь ээж болно, хүний эхнэр болно. За магадгүй бокс ч юм уу эдгээр чинь нөгөө нэг бас side effect айгүй ихтэй спортууд. Тэгэхээр нөгөө талаасаа одоо жишээ нь усан сэл ч юм уу те. За хөнгөн атлетик. За одоо энэ төлзөр сэлэм гэдэг гэх мэт юм сонгодог спортууд болохоор хүний яг биеийг болон яг оюун ухааныг яг жиг төгжүүлж идэг. Хувийн бизнес их төлөвлөгөө байгаа юу? За ер нь бол байхгүй дээ. Яг тэгэхээр ер нь нэгдүгээрт одоо би өөрөө хувьцаат компанид ажиллаж байна. Тэгэхээр одоо хувьцаат компани хувьцаа эзэмшигч байна гэдэг маань бол өөрөө л баг одоо бизнес эрхэлж байна л гэсэн үг байхгүй. Компани эзэн байна л гэсэн үг. За нэхэд өглөө 7:30-аас босно айлуулах нойр сайтай байхыг боддог. Тийм учраас эрт унтаж, эрт босдог. Яг одоогоор бол Sir Alex Ferguson-ы намтар номыг бол уншиж байгаа. Тэмдэглэлийн дэвтэр дээр хөтэлдэг гараараа. Ер нь бол тэмдэглэлийн дэвтэр дээр одоо гараараа хөтөлснөөрөө бас илүү бүтээн өндөртэй өөрийнхөө хийсэн ажлыг бас илүү мэдрэхэд тусдуулах юм болоо гэж боддог. За миний хувьд болохоор ажлыг дистралтай хийхийг бол боддог. Герман улсын Ааchen хотод гүйцэтгэх захирлууд зориулсан сургалтанд бол хамрагдсан байна. За миний ментор нэлээд олон хүн байгаа. За энэ дээр бол мэдээж Хас банкны гүйцэтгэх захирал байсан. Одоо Арт санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, гаамиг захирал, мөн Монис группийн ерөнхийлөгч Чулуунбаатар, тэгээд Макс группийн ерөнхийлөгч Ганбаатар гэдэг захирлууд дээр ментор хийгээд нэрээс суралцаад явдаг. За ер нь яг урлаг тал дээр бол ер нь жоохон мараахан тэр талаар дээр нэг цаг гаргаад судлаад сонирхоод байдаг зүйл бол байхгүй. Шүхрээр буй гэж боддог. Амралтын төрөөр ерөнхийдөө гэр бүлтэйгээ өнгөрөх дуртай. Яг тэгэхээр ажлын 5 өдөр одоо яг ажил дээр өнгөрөөдөг учраас аль болох гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх, илүү байгальд гарах, аль өөрийнхөө мэдлэг, өөрийгөө одоо хүүхдүүдтэй шингээхийг үлдээхийг боддог. За ерөнхийдөө яг өөрийнхөө хэлний мэдлэгт одоо Япон хэлийг нэмэх гэсэн. Одоо энэ Япон хэл өөрөө бас их сонирхолтой санагдаад байгаа. Тэгээд Япон хэлийг бас сурах гэсэн тийм бодолтой. Дараагийн өөрийгөө сорих нүүдэл нь юу ах бол? За дараагийн өөрийн сорих нүүдэл нь би өөрөө сурах гэж бодож байгаа. Тэгээд 5 жил ажиллаад ерөнхийдөө яг эдийн засаг чиглэлээр нөгөө сонирхож байгаа мэргэжил маань сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр би бас их сурах гэж боддог. Сэргээгдэх эрчим хүчийг би бас Монголын тэргүүлэх ерөнхийдөө уул уурхайтай одоо өрсөлдгүйц хэмжээний тийм одоо ашигтай салбар болно гэдэгт бол итгэдэг тийм. За баярлалаа. За. Та өндөрлөд нэг уламжлал байгаа юм эсвэл.